ингэ сууч болно шүү дээ. Болно шүү дээ. Үгүй заавал ингэ сон. За 3 2 1 авса. За ёо. Хайшоо. Пио. Дахин подкаст. Тэмцээ гэж. Тэмцээ. Баба пио. Энэ пио гооч үзэг байхгүй ямар шаттай пио болоо гэж. Ана боргоос. Сингл штэ. За. Даханд подкаст рум бий болж байна. Тэгээд өнөөдөр бол анхны подкаст румын анхны одоо подкаст та бүхэндээ өргөж байна. За өнөөдөр подкастаар бол мэдээж урлаг соёлын одоо төлөөллүүд ирсэн байна. Тэгээд бүдэнд орой минь дүрвье. Бурхад ирсэн байна. Бурхад өндөө бурхад ирлээ. За ээж агаар орж байна. Орд юу ах вэ? Сөрөв байцсан шүү дээ. Нэг тийм хөгийн хариулттай бөөргөдөө суур ижиж ах шиг нэг тайгүй гэж. Гой ойр нэг тгийж мэгээд. Чи бууж болно шүү дээ. Бууж ажилласан. Задлах юм уу? Задлаа шүү. Наачаар штомроор онгодог аа гэж юм хэлсэн шүү дээ. Түр ингэ задлаа. Уухан дарга болсон шүү дээ. Оо за. За надад нэг задаа. Чи яасан юм? Амьд штомор юм шүү. Асараа задлаа. Баарн зөөгч хийжсэн үү? Ойлгүй. Тэгэхээр зөөгч хийж байгаа хүн байдаг юм л шүү дээ. Чи хийжсэн үү? Хийж байгаа юм уу? Амьдралтай юу? Мэндээжсэн үү? Тэгээд мангар там газар шүү дээ. Мангар заалт хийгээд шаардлагатай. Жишээ сайндаа жишээ биз дээ. 2006 оны дэлхийн аргаар хотод үеэлтэйг нэг халтур хийгээд. Тэ халтурыг гараад ирсэн чинь тэр нэг юу штэ. Хайсын юу хайсын дэш чи юу лээ? Чигсэн өргөө. Тий. Чигсэн өргөнд бүлэг явуулж шалгаруулаа. Дэлхийн арганд тэмцээг зүйлдэг гэсэн. Тэн дээр очиж тэгээд тэр чи балаа амар хэцүү юм бэлээ. Дараа ийм ингээд ганц заавал ингэж барьж байгаа. Тэгээд яг ингэж барьж явж байгаа. Би чи алсан шүү дээ. Унаагаад нэг корзо бив хаач. Игж явж байгаа л нэг хүн мөргөл бүгд ингэ асчихлаа. Мэндээ жинксийн өрөө зөөгч хийжсэн бол би эзэн төрөн зөөгч хийжсэн байхгүй. Хотод оо. Даханд. Эцэд гүрий. Хадаас дандаа энэ лаглаг газар ирсэн. Гамбагийн эцэдгүүр дийдсэн бол би чи баднуус гамбаа гэдэг нэртэй шүү дээ. Баднуус гамбаа. Чи баднуус яад гэсэн нэрүүлдэг. Баднуус иргүүл шүү дээ. ингээл яваад. Хоёр пиу юм уу? За тэгвэл тулгач байл. Гамбай. Ус тулж болтгоо. Урдлаг уран сайхны төлөө. Одоо нөгөө яг хахгүй шиг. Яг нөгөө яг тэгээд хоёлаа одоо эрүүлэндээ бадцгоогоор гэж хэлээ тийм. Ой бэбэ тий. Корона гэдэг нөгөө ковидын вирустай пиу гэж бодлоо. Наач уус тэр үеэр гарсан юм шүү. Байсан. Тэрнээс өмнө үү? За пив яах вэ? Юу айцгаанаа вэ? Ямар сони. За одоо тэгээд нэг манайхны сезон орт. Байсан удаг. Сезон тий. Надад ч манай хоёр өдрөөс сезонтоос сезонггүй л ер нь бол байна. Өдөр болгоо хагасаа битсэн гэдэг шиг. Та хоёрын бол өдөр болгоо баасан гараглаа. Өдөр болгоо баасан гараг. Шинжил яах вэ? Баасан бям хоёр бол батаар байгаа сте. Хоёр хөтлөж хоёр дууч ингэ соосон суудсан. хажихгүй нөө. Чи юу штэ? Чи хибрид штэ. Хибрид л үү? Хөтлөгч дууч. Хибрид гэдэг. Сүүлдээ машин хибрид, гамбаа хибрид болсон штэ. Хөтлөгч дууч. Хөтлөгч хибрид болох гэдэг шүү. Би голтон суучих юм доор. Тэгээ чинчээ гэдэг. Би энэ ч нөгөө хэнийг будаах юм. Биш намайг туранхаард болчаарай тэхөө. Би 100 сая өгч. Нэвтрүүлэг дуусаад. Бодно штэ тэр хэсэгт нь ингээд. Намайг аюугаа туранхаард болоод тэгээд үзэгчтэй бас сайд маань. Тэр хэсэгт эффект авах. Шүн тураад байгаа шүү. Тэгээд энэ подкаст бодохгүй гэн тий. За тэгээд бас одоо багш нар ажилласан, эмч нар ажилласан шүү дуус төлөөрөх юм яах. Анхны подкаст хэмжээдэлээ. Юу яа л та. Сэдв юу? Анхны гэсэн сэдвээр яриа л та. Тэгэл тэгвэл за. За анх яг гамбаа хийцээ хүнтэй болтож байсан байна. Юу вэ? Шууд тэгж асуух. Яа яах болтой. Тэнэгтэй за. Анх хийцээ хүнтэй болтож байсан. Яаж мэдхий дэрийг одоо мартсан байгаа шүү дээ чи маань. За яа. Анхныхаа мартсан юм уу? Марталгүй дээ би чи. Чи мартсан шүү дээ. Мартаа. Ягтэж нартаа. Тэр олон хүмүүсийн али тэр юу гэсэн анх бүр Яг тэр үед чинь тэгээд айгүй олон байсан. Би бол мартахгүй. Та нар итэд így одоо бүр ингэ. За чи анхныхаа мартахгүй. Яа мартахгүй шүү. Мартсан шүү дээ. Мартах боломж яаж вэ? Чи тэгээ согтуу байсан юм уу? Тэгсэн бахаа. Тэгээд өөр асуулт. Биш. Энэ хоёр яг тэгээд өөр асуулт. Баахан нөгөө нэг тэгтээ ингэсэн байж болох юм. Эхнэрүүд нь үзэж шүү. Хамт байж исэн бол яах юм? Хинтээ.
Яг тэр анхныхаа. Хоёр уу? Тийм шүү дээ. Спортын мод юм сте. Тэр ч одоо хар багаас хамт байсан мод. Яг тэгээд нөгөө нэг хоёулаа хамт тэгээд уучлаас байсан байж таар тий. Тэгээ уухгүйгээр тэгээд. Уужгаад энэ яриг таслаарай. Энэ яриа. Энэ бол анхны игээд анхны хайр асууж ирсэн аа. Андуураа тэгээд хайр маяг асууд яа гэдэг. Анхны хайр бол хизээ анхны хайр бол байгаа шүү дээ. Хизээ. Анх ингээд нэг одоо анхны хайр гэж бодсон нэг үед ш хүүхд цэцэрлэг багтаал боддог ус шүү дээ. Чийч тэгвэл их тасраад цэцэрлэгт ангийнхаа охинд тэгэл анхны хайрыг зөрүүлээл тэгэл Ямар аим биш. марцсан шүү дээ. амар үү те. Би цэцэрлэгт цэцэрлэгт явж ирсэн. Гэхдээ 90 имэж халаадаг л байсан. 5 дугаар ангид бол би нөгөө нэг ер нь бол 5 дугаар ангид байхад л эргэжтэйчүүд 90 юм байна, юм байна гэж ялгаж хэлсэн шүү дээ. Түүнээс 90 юм хамаагүй зодтолтол яваад гэсэн шүү дээ. Зодтолт. Гэхдээ яалтч хүн дээр 5 дугаар ангид байсан юм биш үү те. Ингээ бодсон чинь 5 дугаар ангид байсан юм биш үү те. Энэ бас сонирхолтой байхгүй. Бид хоёр чи хүүхд тахтай юм хуршөөсөн байхгүй. 3 давхар тийм хуршүүд. Тэгээ манай ээжээг нь болохоор юм юу байдаг. 200-ын пошигтай юм спиртүүд аяг өгдөг. Сивэр спиртүүд шүү дээ те. Тэгээ бид хоёр тэр спиртийг анх найрыг зардаг гэсэн. Чи манах биш. Манайх танах биш. А тийм шүү дээ. Дорд юуд Хаана нэлээ? бодол энэ хиний бодолдог. А тийм тий. Нарч нэг 5 6 дугаар ангитай 5 6 дугаар ангитай Юу шиг үнээр ингээд 200 пошигтай спиртээс хутаж аваад орж байгаа юм уу? Тийм. ямар ч аваад тэгээд техникийн спирт зүгээр энгийн спиртээр ялгахгүй юм. ялахгүй шний яаж мэд хийлээ шин. Пошигтай гэдэг чинь мэдээж техникийн спирт байх байх үгүй юм уу? Гэхдээ ер нь бол дараа 2000 оны 90 оны сүүлээр бол дахинчууд амар их техник. Тэгээ тэр чи хэдэн онд юм? Тэгээд Эдгээр анги байсан. эдгээр анги 5 6 дугаар анги байсан гэж чинь. Би 6 чи энэ ч 7. Гэж 7 дугаар. Тийм. Одоо хөөш яг Үзий гэж. яг өндөө бол одоо Ганбат хоёрын үеийнх юм бол бүр сайн мэдж байгаа шүү дээ. Гамбаа гэж ганаа надаас ах штэ 5 ах штэ. За би. Одоо ингэж ярихгүй шүү. Тэр бол ялчгүй ингээд нэг үеийнхэн заяа. Тэр чи 97 оны хүүхд. Юу 97 юу? Битэр чи жет Би чамаас ах юм уу? жет зэмэрсэн. Бид хоёрын баг хин ах шиг гэж байна. Би ах шиг. Гэхдээ хоёр л насны зүрх шүү. Хоёр л 3 насны зүрх. Айгу хөө тийм. Айгу. Тэгэхээр яг танаа үеийнхэн чинь бол яг нөгөө нэг алюминий саунд бол яг жинхэнэ өчгөлөө А дэвчээсэн юм тэр шүү дээ. цэцгнүүр гэдэг. Тэ? Тэр чинь бол Тэр техникийн бол яг хоо техникийн спиртгээс илүү чинь хожоогоос орж ирдэг гэсэн баг тэ. Хожоогоос нэг Цэцгнүр гэдэг чинь юу гэдэг? Намаа гороод Тэр чинь гэдэг 1500 дугаар л. юу яриад. 1500-аар зараад 3 жил ярих болдог. 3 жил болдог тий. 1500 Тийм дугаар үү? шүү дээ. Та хоёр цэцгнүүр ууж байгаагүй юм уу? Оо Чи ундаа зардаг байсан уу? Ондоо зарж ирсэн. Хэдээр авч хэдээр зарж байсан? Тэрийг оранж гэсэн. Ямарсан богоонд. Өдөр чи юу гэдэг вэ? 50-аар аваад 70 төгрөгөөр зараад Зарим бол ундаг аваад 100-аар зардаг байсан билүү? Тийг зардаг байсан. энэ чинь хуучны хүмүүс Тэгээд ээ. зах дээр тэгээд тэр чинь нөгөө ундаг чинь гоё тэрэгтэй зөөгөөд юм тий. Хуучны хүмүүс. Тэрэн дээр төрөө зөөгөөд юм гоё корзинууд зөөгөөд юм. Чи хуучны Нэмлүүд алим юм уу гэсэн юм хуучны ярилгтай тий. Бас гоё дүүс. Ер нь хүүхд нас бол гоё юм гэсэн байна. За тэгвэл ингэ л анхны юм ярьж байгаа юм чи. Анх чиний хувьд яг ингээд нөгөө ингээд нэг хөдөлмөрийнхөө өөр шимийг өвтчихсэн. Би бол 2006 онд шүү. Хэдэн настай гэдгээс явсан байхгүй тий. За тэр өстөө нэг 14 мөр өвтөлсөн. Юу хийх вэ? Одоо энэ паркинг голын замыг чи одоо би жигээ хилцсэн шүү дээ. Тэгээд цалингаа авчихсан. Салангаа авс. Тэр үе чи хөөрхөд өдрийн 2000 гойж жагаад тэгснэ би чинь бас нэг жоохон баригад дундаа жоохон дэшээ даамал ажилдаа арай гайгүй. Тэгвэл тэдний даамал болчих. Тэгвэл 1000 төгрөг нэмэгдээд өдрийн 3000-аар. Одоо бодвол тэр үед хүүхдүүдийн бас тэгээд хөдөлмөрийг мөлжлээсэн. 2014 онд баг цалин авчихсан байна хүүхд тий. 14 биш би 2004 5 оны юм яриад. 2004 Тэгвэл зам чи одоо баригдаад 3000 мөнгө байсан юм шүү. мөнгө одоо энэ зам баригдаад хэдэн болж байгаа. мөнгө болов. 2003 4 он чи байсан юм уу? Юу нэр эндээс юм гэж шиг. Байлгүй байх. Нөгөө 2003 4 биш ээ. Энэ зам 6 өдөр 7 онд тахгүй юу? Энэ паркинг голын зам. Одоо нүхэн алах. Тий. Тэр чи юу вэ? Эрт эрт. 6 7 би одоо энэ дээр ажилласан. Тэр үед авч ирсэн одоо манай баригдан дарга. Тэгэд ганц нэг ах нар байгаа. Тэр ах нар яг бидний ингээд зургийн бүрэн аппаратанд дарж аваа буулгаж ирсэн байдгийг. Тэгэд энэ зам ам дуусгаар айгуу гоё тавина. Үзээ зүзээ дээр байж Тий, байгаа. айгуу гоё ингээд зам ам дуусгаар. Тэгээд тэр чи би чи өдрийн 3000 гэхгүй юу? Гэтэ тэр үед л Тэр их мөнгө юм биш. Гэхдээ би бас гүргэр байсан байгаа шаараа. Тэр үед ч одоо ингээд бүгд наттай хамт ажилд орсон. Одоо ингээд найзууд бүгд ингээд гараа явж байгаа шантраад ганцаараа үлдчихсэн ш би. Тэгээ 100 халуунт. Халуун тэгээд тэр чи юм халуун тосч айгу халуун асфальт мөс. Би одоо энэ замынхныг бол зөтөр үнхээр ойлгодог ш. Яа хэцүү дээ гэл. Чи одоо нэг техник хөгжсөн болохоор чи амар болчихсон юм шиг байна. Тэр чи шиг нэг юм
юуг савыг ингээд шаналж цоолоод дээр ингээд тусгаал яваад. Тэгэл араас нь асфальт насгаал нөгөөдгийг дээл наачааш нэгэл. Тэгээд тэр үчи 90,000 төгрөг авчаалаа. Ёо юу хийнэ нэнгэр л гэж бодож байна шүү дээ. Ээжээ ямар ажиллаж ирсэн? Анх. Бүр яг нэг яг зүгээр юу яаж бодсон шүү дээ. Ийм тогтсон ажил байхалгүй шүү дээ. Ер нь ингээд нөгөө ажил тэгээд мөнгө олцсон байдаг шүү дээ. Хүүхд байхад янз бүр. Юу би ч одоо нөгөө анхны хөтөлбөрийн үр шинэ Энэ гэсэн. бараач одоо гацсан л. өдөр таксич бол хоош л доо. Тийм. Ер нь нөгөө сурагч байхдаа маань чи юм талхан цэгт байсан хөө. Түв аймагт. 10 төгссөн шүү дээ. Тэгэл хичээлээ тарж ирэл нөгөө талхаа тараа шүү дээ. Ундаг дугуй. Гэр бүлийн бизнес хийдэг гэнэ шүү дээ. Ардаас хийдэгтэй. Ааваараа тийм л. Хэдгээр ангилт нь 10 талхаа. Би ч Ядсан дугуйнд төгссөн тийш шилжсэн. Бид нар нэг өсөрсөн шүү дээ. Зөө. Бид энд 7 8 дөрөхөд Юулаа 7 дөрөх жил 9 дөрөнгө болол очсон юм өсрлөөс. Өсрээд. Тийм бах тий. Тэгээд яг нөгөө анх Төв аймагч очил мэдхгүй шүү дээ. Зүгээр нэг 100 нөгөө шилжил очиж. Тэгэл дуугаа чигээл дэлгүүрүүдээр талхаа оруулаад. Тэгээ боцож бөгөөд дахиад тийжл яц. Тэр л одоо шүү дээ анхны л Түгэлттэй. хөмрийн Спонд байна те. Юу зарим хичээлийнхаа хичээлийн тий хүссэн уцаа аам тий. Тэр ч одоо нэг тийм өргөн хүмүүстээ нөгөө юу юм уу соот фобо чимс гээл те. нөгөө одоо энэ темберлэнц нэг юм юу нэг шар тэр мэрийг ч авч юмшгүй. Тэгэл гой гой пүү заавал Утлын үдээснүүд нь шүү дээ нөгөө өнгөнгийн үдээснүүд. За. Тэрийг юм джинс үндэ ингээд цоолоо хичээл тэгж өмсдөг гэсэн шүү дээ. өөрсдөө тийм. Тэр нэг юм юу би бол одоо ингээд сандгийн миний тэр зурагч хүртэл би ингээд нэг эмблем амар их цуглуулдаг. Ямар ч хамаагүй эмблем. Тэгээ нэг өмд дээрээ ингэж хатдаг нэг өргөн фүбү дээрээ. Фүбү ч болохоор фүбү гэсэн юм улаан нэг бичгтэй. Тэгээд нэг юм хаана нэг юм юу та мөрөвч. Миний ч одоо мөрөвчтэй хөлөө мөрөвчгүй л. Тэгэл яц тэрийг өмсөөл. Тэгэл баах яц. Тэгэл нэг манай нэг ах ирч харчаад ингээ хараад идсэн чи нөөдөн дээр нь архины чимлээ би очиж төрөл баах. Алцгийг цуглуулаад ирсэн чи баах ингээ төрөл гэж. Идэттэй. Энэ цаг тавьсан юм чи. Тийм шүү дээ. 60 минут. Цагийн хэд өрнө? Яг 60. Нөгөө цагийн хэд өгөлээ. Зүйл бүгд төрөнд ирэхгүй шүү дээ. Тэгэхээр шүү дээ пианыхаа тооцоог. Тийм. Пианыхаа тооцоог. Пианаас үнэтэй бий байж. Нэг пиав чинь тэгээд 15 мянга шүү. Тийм байна. Башаалах. Ресторан За чиний хувьд ажил. би яах вэ? Хизээ өгөөгүй хизээ авах цалин авч Би чинь тэгэл тэрнгээр чинь наан цаана гээл ингээл явж лсэн шүү дээ. Тэгэж гамаг ярил энэ нэг дундаас заваа нэг бөөрөх хий те. За яг хэдэн настайд Би мартчихад шүү дээ. Ер нь бол гамбар энэ дундаас хамгийн түрүүнд камера дууссан байна. Наа чи хайр бүр их. энэ дундаас хамгийн наа чи баар савар орсон нөхөр багш. хамгийн эртний бизнес биш үү? Тэр баар савны Өөдөгөө наа чи Би бол зүгээр нэр ёстой чинь кондукторыг 69-ыг мэдж байгаа шүү дээ. 60 програм байсан шүү дээ. Чи би кондуктор байсан байхгүй тийм. Тэгэл тест асуудал авах. Чи жоохон багц тийм эрт. Эсвэл жиг мөнгөний амтар. Жижиг мөнгөний амтанд орсон шүү дээ. Тэгэл өглөө сэсэрлэгсэлэрч сургуульд явхад 100 төгрөг өгнө. Тэр 100 төгрөгтэй явдаг юм чи бас ховор шүү дээ. Юу хийж байгаа юм чинь 100 төгрөг мөнгө байх юм. 30 төгрөгтэй нөгөө юу. 100 төгрөгөөр би чинь гарангуудаа 30 төгрөгийн 3 айлам аваад гэж явдаг байл шүү дээ. Сургуулийн гадаа нөгөө юм зардаг байсан тий. Гоё. 10 нэг юм юу яд. амар хөдөлсөн. Кордон цаас мас нэгээд Сургуулиудын гадаа нөгөө юм картон цаас цаасан дээр ингээл чихэрч юм. чихэр нөгөө шатаач дээр чинь Сахартай хайлуулсан. шүдэнцний бол тэрний хэлбэр тэрний амттыг гоё. Азарган хаамаа тий. би ч одоо бас яг үнэнгээ хэлэхэд энэ бас манай сургуулийн гадаа байдаг одоо тэр юм зардаг настай гэж мөн одоо байгаа байхгүйсээ мэдэхгүй байна. Их юм улгаасан доо тэгээд. Ингээд шүүрсэн дөө Хэмжиж гарч ирдгүйс гэдэг шиг л тэр олон дундаас тэгээд одоо мөнгөний өдөө өгсөн ч байгаа өгөөгүй явсан ч байгаа тэгээд одоо яг л үнэнгээ хэлэхдээ байгаа юм чи. Тэгээ айл сургууль юм яар да. Тэрээс ч аян нэрдээс. Тийм шүү дээ. Ойн нэрдэг өөртлөгийг Их ч 7 дугаар сургууль. 7 дугаар сургуулийн хүртэл чи яг ингээд яраагаас очдөг гэсэн. Одоо энэ нөгөө нэг юу юм уу те томчлолынх нь Уг одоо бага багынхан 7. багын тэр нөгөө нэг орчнуудын ингээд үүдэр чи яг ингээд зураас хоцсон. Гоё байсан тий. Одоо тэгвэл хоёрыг харж байгаа юм да. Тэгээ энэ хоёр шиг 5 жил. Чавхтай байсан юм уу? Юу байлгүй чинь. 24-ний шавч юм байсан. Жохоо харлаад чүнгэнийтэй. Өш одоо 20 төгрөг мөр гэж ярихаар хүүхдүүд мэдэхгүй тий. Мэдгүй шүү. Та тэрийг мэдэж байна. Хүүхд мэдэхгүй ш 50 төгрөг мэдэхгүй. 100 төгрөг мэдгүй. 1000-аас дэшлүүлж байгаа. 500 төгрөг мэдхий. 500 төгрөг бараг мэдхгүй болж шүү тий.
1000, 50,000, 20,000 ерөөсөө л гэж шүү. Одоо тийм 20-ын дэвсгэртүүд яваал байлаа те. Одоо 1000 төгрөгөөр юу нэг юу авч ийн одоо? Талах авч өрөхгүй. Бок авах байлгүй те. Арай хөрөхгүй. Тол Арай өргөө. бох яг нь хэд ширхгийг авах. 1200 хүрчтэй. Хэд ширхгийг авах шүү. Жожгол хүрхгүй. Жожгол хэд болцоо. Жожгол байгаа. Жожголгүй шүү. Тэгэхээр 1000 төгрөгөөр бид хүүхд багт. За 5 шиг шүү дээ. 1000 төгрөгөөр чинь дугуй унаад дэрэг усанд орж байгаа эргэж ирээд 300 төгрөг. Боотолтой гөөхий биш тий. Боотолтой гөөхий чинь 800 төгрөг шүү дээ. 800 төгрөг. Би амар азтай юм байсан байхгүй. Одоо нөгөө хуучин нахны 800 600 тал. хуучин нахны буурал цэх гэж байсан шүү дээ. Буурлын эвэн, буурлын гөөхийг. Тэглгүй байдیں۔ Тэглгүй. Тэгэхэд яг манай дээдлийн давхрын айл буурлын ахигч өрөөсөн. Буурлын гэдэг чинь талхахтай тий. Эвэнтэй Халахтай эвэнтэй гөөхийтэй. Тэгээд манай аавын хүрээд үн нөгөө нэг ихнэр нөхөр хоёр бовдынхан бас баруун талынхан болж таардаг хөө. Тэгээд аавын хүрээд уулцсан. Тэгэл ингээ орой ирэхэд ингээд би ч их жаргалтай байлаа шүү дээ. Өдөрт би өглөөд ингээд хоёр төлөгийн юм байна. Гөөх юм өөрөө айдчихлээ. Өдөр нөгөө жоохон төлөгч барахгүй дараглаас. Миний таах уу гэхэл би яваад ороод авчихна гэх. Наполеон Тэгэхээр Наполеон ш Наполеон чи тий 150 төгрөг гэдэг. Гэхдээ одоо харин яг бид нар тэр жижиг байсан гэж 150 төгрөгөөр тэгэхэд одоо юу авах юм бэ? Юу ч авахгүй шүү дээ. На пивнүүдэд задлаж бүглөөнүүдийг ингээ сан тавтаад бүглээд рүүгээ. шүү газ шүүрээд. Манай ээжээс тэв тоглодог шүү дээ. Та нар тийм бодлоо. Манай ээжээс тэвний хааш тий. Би тайдас асууад шүү дээ. Одоо бид нар чинь нэг үеийг хаагаад байгаа шүү дээ. Тэгэхээр ингээд ээж аав нар тэр үеийг ингээд амар гоё байсан гэж яриад байгаа хгүй. Бид нар дээд үеийнхэн. Эсвэл гоё байсан. Органик байсан гээл те. Тэгээ яг ингээд бодоод ингээ ангууд яг тэр нөгөө ардчлал ингээ яаж хооронд юм уу хизээ мэдхгүй те. Тэр ингээл таган дээр очрлоо л те. Бүх юм дээр ингээл очрлоо те. Картны бараа. Карт бараа гээл. Тэгэхээр тэр одоо ингээд нэг юмтэйгээ хайцуулбал ямар вэ? Яг одоо би болохоор над чинь шүү дээ. Картны бараа гэл тэм учраас хүмүүс нэг картаар сар болгоо юмнууд авдаг те. 7 хоногт ч юм уу. Картны хүмүүс авдаг. Тэгэл одоо нэг картаар сартаа өсөө нэг арх өгдөг байсан гэл те. Энийг бол би сайн мэдгүй. Тэнгууд яг ингээд нэг дэлгүүрт нэг юу бараг давс сахар хоёроос өөр юм байгаагүй. Бараг сахарч байгаагүй гэж ярьдаг шин. Тэнгууд яг ардчлалаас хойшлохоор нэг дэлгүүрүүд хэлбэг болсон. Хүн болгоно нөгөө өөрийн хувийн бизнес эрхлэх боломжтой болсон. Тэгээд ингээд бүх юм хэлбэг болоод ирэнгууд тэр үед одоо манай ээж аав нарт их гоё байсан юм шиг. Яатсан. За одоо яатсан өсөж цангахгүй юм даа гэж боддог байсан болов гэж боддог шин. Манай эмээ явс нэг орос төлөөр боддог гэсэн байхгүй. Тэгээ одоо энэ яг нэг тухайн үед чинь орос төлөөр боддог гэсэн хойноос нь Москва янз бүрийн бичээнүүд ирдэг. Тэгээд бас яг нэг үеийнхэндээ бас арай гайгүй юм гэж боддیں۔ Тэгээд үеийнхэндээ гэртээ гайгүй мөртлөө яг нөгөө гадаа годомжинд яг бустайгаа бустайгаа ажиллах. Тэгэл чавга зохиол жимгөө зохиол тэгэл ер нь бол яг одоо энэ манай 25 дугаар хорлоо шүү дээ. Одоо энэ хаус орол эн чи ийм байгаагүй энэ атлын одоо та хэд амжилж байгаа шинэ орол байхгүй байсан. Тэгээ бид нар чи ийшээгээ гөрвөлөнд явдаг байсан. Та чи шин дахны хөлөөд юм шүү дээ. Тэгээд би ч төмөр зам өгч шүү дээ. Шээдэгс тус ийшээгээ гөрвөлөнд явна. Тэгэл пошт руу явж сэлэн тэгэл ингээл ерөөсөө. Би арай одоо ингээд санаад байдаг байхгүй. Манайх Пошт руу явж сэлдэг айгүй байсан юм уу биднээс? Бид нараас манайх 98 онд 54-т байсан байхгүй. 54-ийн болонгийн нэг давхарт. Болонгийн 2 дугаар очны давхарт байсан. Тэгээд одоо би айгүй сандаг байхгүй. Тэр гамбагийн ихчийн айгүй ингээд хараад би ингээд таниад идэв. Тэгэд Жанлав байна шүү дээ. Тий. Би Жанлавыг айгүй сайн санаа. Жанлав чи манай угаасаа 54 3. Жанлав ингээд нэг юм бандар угаасаа тэр багын нэг тийм нэг бандар байсан тий. Махлаг. Тэрийг айгүй санддаг. Тэгэд яг одоо гөрүүлэнд явдаг гэхэд одоо дахан буудлын ишээ одоо хоошоо ертөнцийн хоошоо гараад нэг юм далангийн хавцлуулсан шүү дээ. Чулуудаа тийшээ айгүй гөрүүлэнд явдаг байсан тий. тэрнээс чинь жоохон дэвштэй. Тэгвэл чи намайг яг зодчихсон нөхөр мөн байж шүү. зодчих. Ээж аав нарын гэдэгтэр чинь нэг бодол. Ер нь тухайн үед одоо миний бодол шүү заа. Тухайн үед ингээл нөгөө нэг сар болгоо ингээл цалинтай яг цагтаа ингээл буугаал ингээл өвдөөсөн тэр цалингаас цалингийнхаа хооронд цалин хангалттай хүрдэг байсан юм бол одоо ингээл хүмүүс ингээл ажиллаа цалин гээл ингээл ирж байна. Ханаач хүрэхгүй. Тэр чинь ингээл тухайн үед юм жоохон бас үнийн боломжтой ч юм уу тий одоо тэр авдаг ус нэг 200 сая төгрөг авлаа гэхэд тэр нь ингээд ам бүлтэй ингээд яг гоё болчтой. Тийм байсан болов уу гэж бодлоо. Яг би одоо бол яг ингэж боддог. Өсгөөгүүд харуулаагүй Подкастаараа тий яг тэр үеийн одоо ээж аав нарын үеийн одоо гоё ярих тий яг бодит амьдралыг ярих нэг үеийг оруулж ирэх сумаар байгаа. Жишээ нь одоо чиний ярьж байгаа бол нэг өнцгөр бол байж болмоор тий. Одоо цалингаас цалингийн хооронд
салин гайгүй хэрэгцээнд нь хүрчдэг гэдэг ч байгаа юм. Тэгэн гол одоо нийгэм чинь өөрөө тэр чинь нөгөө нэг ингээд хэрэгцээ нь ийм хязгаарлагдмал. Жишээ нь гар утас байхгүй, интернет байхгүй, мөнгө байхгүй. Машин байхгүй тий. Одоо хүн болох машин. Тэгэхээр чинь тэр чинь тэгэж нөгөө нэг илүү мөнгө өрөх ямар шаардлага байхгүй. Зүгээр нэг мах гурлаа аваад тэгээд тэр нөгөө арх юун тоогоор гэж байгаа шүү дээ. Ганц шил юм яадаг ч гэлөө картер өгдөг ч гэлөө тий. Тэгэхээр тэр үчи зүгээр л тэр яг үний юм бол. Ууж идэхээр зүгээр амьд байхын тулд ажил хийж байгаа бол болчих жоохгүй юу. Тэгэхээр ч одоо бид нар бол хэрэгцээ асар их юм шүү дээ. Тэгэхээр бид нар нөгөө нэг яг би яг бас юм дээр бид нар ч гэсэн цалингаа хөргөл хүрнэ шүү дээ. Гар утсаа барих юм болчих. Тийм үстэй. Хэрэглээ жоон интернет болчих. Тэгээ такси машин дэргэнд явах болчих алхаад явчих. Тэгээ маха өдөрт одоо яа гэв. Тэгээд тэр гоё элдэн ганцхан тансаг амттай аригтаар суух болчих. Тэр хүрнэ үстэй. Хүрэл явчих шүү дээ. Тэгэхээр болгоод явна. Гэр чи манайс чи одоо нийгэм нөгөө ийм байдаг байхгүй. Манай яг ээж аав нарын үед чинь нөгөө тэр бас ажил олдсон маш баг байсан юм шиг. Одоо ерөөсөө дээд сургууль сурна. Нэг бол нэг техник комд сурна те. Техник комд гэж ярьдаг байсан юм шиг байгаа. Би яг мэддэгтэй биш шүү. Сэрэн тэр үеийн хүмүүсийн нийгмийг одоо ч бүр яриад манайш бид гурийн хамтлаг байгуулж байсан түүх ярьсан шүү дээ. Санаа өөрөө та гурч нэг хамтлаг шүү лөө. Хамтлаг байсан шүү дээ. Тийм шүү дээ. Энэ яг юун дээр энэ подкастын дондоор нэг та доор нэгээд дагавар. Хэлж нэг YouTube дээр өгдөө шүү дээ. Гоё орууллаа заяа. Гоё орууллаа. Тэг чи бид гурав чи анхны гэлээ боо. Ямар тэмцсэн юм бэлээ? Дахны нөөцтэй гэдэг. Тийм. ороод болох хүсэл юм шүү. Биш тэр чинь бүр бид чи сүүл чинь. Сүүл баг ихнэр авцсан үед шүү дээ. Facebook дахин чи эмагийн хүмүүстэй. Ихнэр аргагүй. Facebook дахин дижит болж исэн нөө шоу. Хамгийн сүүлийн Тэн дээр танилцсан байхгүй. Сүүлийнхээ жишээ нэг зохион байгуулалт. DBS телевизээс зохион байгуулаад яа. Тийм DBS. мэдгүй би нэрийн буруу Тэгэхээр тэр үед Гана DBS-аар байсан юм шүү дээ. Байсан санагдчихэв. Одоо дөнгөж яг DD-ийн юм дээр ингээд Тийм шүү дээ. Тэгээд одоо 10 хэдэн жилийн өмнө шүү дээ. чи хөргө нэг мөнгөн юутай шагналтай тий. тий. Хөгжим мөнгөн гэж лөө. Тэр гэхдээ яг эсвэл Монгол улсад телевизүүд ерөнхийдөө нэг тийм хийгээгүй байхад хийгээг бох тэр чинь амар гоё явахаар тийм одоогоор л контент байсан. Одоо нэг юу шиг гэсэн үг шүү дээ нэг universe байсан тий. Тэг тиймэрхүү байсан бохгүй тий. За voice-ын жааш юм дээ тий. Universe дэлхийн шоу тий. тийм ээ тий. Universe Тэгээ тэн дээр яасан та гурав ярилцлагад хамтлуулсан. Гүүгүү тэрэн дээр анх танилцсан бохгүй. Нэг нэгээр ороод оо. Тэр үгүй бид ч хамтлаг болж байгаа байхгүй. Тэрэн дээр оо. Битгаар чинь бас л уралдаг байлаа шүү дээ дууг. Тэгээд одоо энэ хаашка ахтай ч анх юмнуудаа хийл гэж эхлэе. Тэн дээр бас Хааштай танилцдаг байлаа. Хаашка ахтай хамгийн анх танилцчихэд юм хийлээ. би ярихгүй тэгээд сос. Бид нар чинь зэрэг ингэдэг байхгүй. Манай хаашгах чинь сайхан сууж байна ингээд дахны хаашка гэдэг юм байна уу гэл ингээл элит саунд рекордс гэдэг. Бага наа чи чора та хайттай болцгоо түүтэй. За бид гурав гац нэг панорама хийлгэлтэй гэл яваад очсон. Бид хоёроос юм нэгсэн. Бид гураас юм нэгсэн тий. юм үл арх уу? Тий одоо арх ихэл тэгэл тэнгуут нь бид гурав эхлээл зоолгосон. Яачаал амар нүг цагаан сар болог байх. Ой зоолгол орлоо. Арх ганц юм аваад. Тэгээ миний яах вэ? Тэгээд маргааш өрөөд ирэл гэдгсэн. Тэгээ маргааш нь яваад орсон чинь айгүй гой сууч юм бас. Хаалган голонгуудаа за миний гурванд бахихаа бас шарыг талчихвал гэлдэг чинь. За тэгээд одоо бид гурав чинь бас амар мөнгөтэй байгаа шүү дээ тэр үед чинь. Ямар юм мөнгө байх вэ өөр юм тэгэл дэлгүүр зээлэл тэгэл наацаа гэл. Тэгэл бас нэг зөксөөлөл болгоод орлоо. Хамтлаг болчих гол. Од болчих гол. Тийм тэгэл орсон чинь маргааш нь шараа тайсан чинь за ахын гурванд маргааш өрөөл гэж. За маргааш өрөөл ирэхэд нь яах вэ гэсэн чинь Мэндигийн Pentium 4-ийн Биш ээ тэр чинь даа сүүлд илүү. Тэгээ дахиад маргааш нь яваад орсон чинь харин ашгүй нэг юм байж шүү. За тэгэл юм явж ороод орсон чинь за миний дөө гамбаа аль нэг гамбаач байхгүй нэр мэр мэдэхгүй шүү дээ чи. Ашгаач. Ой тэр нэг дургацаа тэр юу нэ аяг тагууга. Энэ дургацаа ийш ороод юу бондорцаа ийж чинь тэгж 60 мянга орж байгаа манд байсан. Ой тэр бондорцаа юу шал агаа гэдэг. Намайг хүүхд тэр шарацаа дэлэнчтэй шарацаа яваад хүүхд цэцэрлэгээсээ байдаг. Хүүхдийн саат бол. Тэр гадаа гарч үйлчлэгч болоо гэсэн. Тэгээ миний ажил хамгийн гайгүй. Би уурлаа. Энэ өрт. Боли биш дээ. Албан наач. Энэ хоёр л оруулж байгаа. Гай ийм балтрын гэж өөд наач юм наач шүү дээ. Шал бодлоо авах юм бахаа гэл.
Манай мэндээс жоохон хүлээцтэй ээж аа нэрч. За яг бэж игэлдээ маргааш харъя л та гэл. Тэгэл маргааш нөгөөдөр ингээл хараад ингээл нэг цаг хугацаа ингээд дууссан чи 15 6 жил болсон ба шүү дээ. Одоо хүртэл тэгэл юу ягалаа. Тэгээ одоо тэгэл Шалын байгаа. Яг тэр гэрхэн юу хийхэд өөрөө компьютер хардсан Нам сууд. За дүүнэр юм хийх. Орон цаг суухад яг дуусгацсан. Та нарын юм хийгээд та нар тэр арай тэгвэл болж л шүү дээ. Гол нь карма хоос хийж байгаа тэгээд өөр арга байхгүй Тийм шүү дээ. Карма хоос ойлгохгүй бидний ойлгохгүй байгаа юм чи. Та нар анх бол мөнгө өгж юм хэлж байгаа юм ба шүү дээ. Мөнгө Хөдөлмөрөөр өстө өгж байгаа. мөнгө ёстой хаашаа. Өстө өгж байгаа. За ёстой бид гураас мөнгө гарснаа ганц түүх үүдээ. Түүхч байх тий. Нэг клип хийх гэсэн чинь мөнгө чдаг байхгүй. Тэгээд одоо хөөгд 200 сая төгрөг клип хийж өгье гэж. Өөр Санаагаар хэлгээс тий. санаа биш ээ. Дөлөө. Дөлөө. за. Дөлөө за Юу хийж. студид төлөө дөлөөх чинь. Боловсрол юу соёлын газар. Зидийн интертеймент хэлээ. Юу лээ мэдгүй битгүй яз. Монгол За. Монгол төрхийн нэг юм. Тэгээ яадсан хэлэх гээл очлоо. Тэгсэн чинь бид гурав ингээл явал ижаач шүн Ий бол тэр үе чи дөлөөч нэ хинжон юм байсан мэт. Хинжон юм. Тийм. Хинжон юм нэртэй бас байсан мэт. Тийм баха. Дараа нь гүнтэн болсон тийм. Манай дөлөөч бас нэг сайхан дараа тийм. тэгсэн чи ижаа нэг юутай гамбаач энд наранд ажилладаг байсан. 200 мянга гэхэр чи бас хурган үнэтэй юм шүү мө. Одоо тэр үед бас үнэтэй л байна. Тэгмээ дараа ижаа нэг өглөө нэг 30 хэдэн мянга төгтөөс. Чи бол 50 л гэдэг шүү дээ зүгтээ тий. Эдэн онд. Тэр чи 10 11 2. Тэгээ 10 оны Сэлбэд байх юм. 10 оны 200 мянга ч бас хөөрхөн мөнгө шүү дээ тий. Мөнгө. Тэгээд ижаа нэг 30 хэдэн мянга төгтөө шүнжигөө явуулаад нүд ам нь улаанаар иргэцсэн. Гэсэн чи энэ бас нүд ам нь улаанаар иргэцсэн. 200 мянга босгож байгаа шүү дээ. 30 мянган төгрөг таксигаа амар их. Тэр чи Тэр чи амар нэг мөнгө. хүн 11-өөс хойш бараг 500 явдаг гэсэн үү? Бараг тийм биш үү? баг. Үгүй. Дөнгөж 1000 болж ирсэн л үү? Сарын Үгүй шүү дээ. Юу гэж дөнгөж мянга болж. Шүний тухай чи сарын зэлбэн 150 мянга гэдэг гэсэн. Тэгээд гамбаач наранд гараад нэг өдрийн явдаг гэсэн. нэг гарааны 20 лөө 21 үл. Гадаа чи нөгөө юуны пүүтгэний манай шигэр чинь 3000 нэг хоногийн. Тэр чин сард бодохоор чи юу вэ? 15 удаа гарна. 90 сард 45000. тий. 45000-аас гадуур хажуугаар нөгөө ресепшнгийн зөөгч. Тэр чи наа чи 200 мянга ч амар өндөр байсан. Тэгээд энэ Тэр чи өндөр өс юм байна. тэр үед би клипний одоо бараг 70%-ийн мөнгөнд би гаргасан. Яаж гаргасан? Надад аим компьютер гэсэн. Пентиум дөрөв. Пентиум дөрөв. Тэрийг дөлөөд. Тэр үед бол яг Pentium 4-ийг ашиглаж Дөлөөд өгсөн тий. Дөлөөд өгсөн. Дөлөөд нь өгөөд за ингээ бид 3 50,000 төгрөг өгсөн чи. Баг тэгвэл би бараг надад чи. Тэгээ компьютерт 30. Тэр би тэгсэн. За тэгвэл би чамд компьютер өгье. Pentium 4 тэр үед Дөлөө тэгтээ чи яс жоохон үнэтэй л хийжсэн юм байна шүү. ганаа бол 50 тийхээр байсан юм. Багш минь. Би бол үнгөө чийчих хүсэж. Ийм бэ. Тэр үед. Хүний найз юм бэ. Дөлөө чи нэр ядаргаад тий. Тэгээд амар инээдтэй. Тэгсэн чи Та дөнгөж дөлөө хаа гэжсэн үү? гүү юу гэж дөлөө хаа. Дөлөө чинь гэхдээ яг тухайн үеийг одоо тэр ардуу юугаар явдаг гэсэн клипүүдийг Бүгд ингийн сонсдог гэсэн. Төлөө жагаа байсан шүү дээ. Жагаа байсан. Жагаа дөлөө Жаваа чинь гэхдээ тухайн үед бол бүр үнэтэй дуурчсан маа. Миний шууд 50% ийм гэж. Аа 150 өгсөн ярьсан болол бид 200 очсон. Үнэтэй таах Жаваас студ гэдэг шүү дээ. Тий. Үнэтэй Дөрөвч дуурчсан. нэг нийлцээ. Тэгээд харин хиний араас санаачи харин гайгүй. Би ууц юм шиг. Үний хувьд гайгүй. Тэгээд эхний нэг клип тэгж болж ирсэн юм аа бүр. Санаа бол зөндөө клип хийсэн тий. Тэр ялангуяа тэр нөгөө нэг Монгол төрх гээл тий. Тэр ялангуяа нөгөө нэг Монгол төрх уран бүтээл юм. хай гэдэг тэр чинь Тэр чинь угаасаа тэр хамтлагаа өөрсдөө яваад ямар ихгүй. Take time off. Take up гэжтэй. Яг тэр хоёрыг яг яваад time off гэжсэн chicken. Тэгвэл тэгэж клип хийсэн юм байна. Тэгээ бас тэр чинь бас тэ маяглаадсан маа бас гайгүй Pentium 4 шүү дээ. Тэгсэн чи дөнгөж дээл Ascend гэдэг компьютер гарч байхад л Чамда би хайртай гэж чимэн хэлж байсан чимээгүй надаас холдон оцныг би юу гэж ойлгох вэ надад хэлсэн үг бүрчин намайг
гомдож байсан ч надад хайртай гэдэг тэр л өгчин намайг баярлуулаа. Хатхан зүрхний цохилт болгоны минь чиний төлөө байсан. Арухан хариг минь чи хариг сивтэй. Хайр сэтгэл минь би чамайг хагаад өрсөнгүй хандан миний чимч харне. Хайр дурлал минь би чамайг дуулаад ирсэнгүй өнчин зүрхэн минь өтгөр болдээ. Цоглох зүрх минь чиний төлөө хайртмээ. Цомхон амьдрал чамбин зохихгүй чи минь надаас явсан. Зүү зэрэгдэн дунд төрч учирсан дурлал минь дүрмэгдээ цочиж сэрээ хархан чи минь байсангүй. Амьдрал надад яагаад ингэж хатуу хандан вэ? Арухан хариг минь буцааж өгөөч би чамаас боо. Өөр яах. Чи аим ухаантай юм ярьчих. Тэхээ юу? Аим ухаантай тий. Одоо нэг нийгэм Подкастууд ингээ үзчихэд штэ. Тэгмүүд нэг юм яг ингээ тасч австаа амьдрал бол яг юм тийм алтай таван амар хайд ирч юмсаал. Тийм яг үг хэлгээвэл чи юу вэ? Одоо хэл хэмжээтэй тэнцэн. Камер надад аль нэг Аль нь ч 10 хэдэн камер за. зоосон. Яасан их юм бэ? Тийш 10 хэдэн камер зоосон. Тийш. Оо за яг аль руу нэмдэ. Ямар хэцүү энэ олон камерыг одоо Одоо тийм амар цуцгал царай гараа зөө. Тэр яг ер нь уран бүтээлчнэр бид нар ер нь шинэ жилийн баяр гэлтгүүгээр ер нь тодорхой хэмжээр одоо ер нь уран бүтээлэл ингээд хийгээл явж явах ёстой юм шиг байгаа. Тэгээд яг өнөөдөр нөгөө боломж олцоотой боломж олцоо гэдэг юм бол бид нар яриад ирэхгүй. Ягаад гэвэл юм болгон ингээд цаг хугацаанд ингээд авчигдаад ингээд байд юм бэл. Магадгүй бид нэг 5 жилийн дараа тий өдрөөдөө болчихсон гэдэг бас вүүлүүлэх үеэр. Гэхдээ яг ер нь хүнийг муулах амархан шүү дээ тий. Хүн хамгийн гол нь сайлах бас айгүй хэцүү юм шиг байлаа. Одооний нийгэмд бол муулах айгүй амархан болчиход. Тэгээ болж өгөөдөөс энэ уран бүтээлчтэй бити нэг янз бүр хэлэх тий. чаар нэг тийм тэрэнд гिचлээ гэж байгаа шиг. Ер нь одоо үзэгчд аягүй хэцүү болсон ба шүү дээ. Тэгээд Facebook тий одоо сошиал ертөнц тэгэл юм болгон дээр л тэгэл өө хайж ин. Өө хайх юм бол өндөр хүртэл өөдөө шүү дээ. Ер нь бол 50-аас дээш насныхын Facebook сурч харах хэцүү байдаг шүү. 55-аас дээш ч юм. Тэгээ одоо зүгээр та миний энэ бодолтой санал нийлдэг. Одоо зүгээр юу гэдэг Багшрын цалин бол нэмсэн дээрээ. Гарч чад юм шиг. багш нарын цалин бол нэмьяа тавиад. Хамгийн гол нь нэг юм их гэдэг. Одоо ингээд бид нар бол одоо ингээд улаан хоолоогоор 10 хэдэн жил ингээд орилж ин тий. Янз бүрийн одоо өөрсдийн хоолойг бичүүлж, дуулж хуурдгууд дандаа л ямар ч хүчмээр байсан. Ямар ч газар байсан ингээл тий улаан хоолоогоор ингээд орилж ин. Тэгэхэд баг одоо биднээс илүү нэг 5-3 цаасаар өөрийнхөө биеийг үнэлээд тий. Тэгсэн бүртлээ зүгээр ингээл ам бариад яваад байгаа юм. Дуучид ер нь та хэд юу гэж боддог вэ? Энэ ер нь цаашдаа ингээд ард түмнийг хуурж байгаа л гэсэн үг шүү дээ. Ам барьдаг дуучдыг л яриад авч. Ямар ч яваад дуучид нь хуурж ийн гэсэн үг. Зүгээр одоо Ер нь наа чин тэгэл амархан аргаар мөнгө олж ийн гэсэн үг. хэлсэн илүүтэйгээр бас наач айгүй хэцүү. Чадвар юу? Тэг үнэхээр нэг ард түмэн тэг одоо сонсогч нарын чадварыг мэддэг болж одоо дүүрч. Тэр үнэ. Одоо мэддэг болчих Хүмүүс шүү өөрөө дээ. харахыг хүсдэг болчихсон шүү. Тэгээ одоо ер нь сүүлийн үед хүмүүс заавал бүгдээрээ тийм амь зам сонсох гэдэг болсон шүү дээ. Иргэд. Авч байгаа л учраас. Тэгэл авж байгаадаа л учир байдаг болгүй. Нэг бол Одоо ингээл та хоёрыг бол одоо хүмүүс ихэд рүү одоо дарханчууд бол за бүх тугай амьдрал болдог тий. Бүх одоо арга хэмжээндэр ингээд хөгжим сайтай хөгжим муутай ингээл ресторанууд бүгдээ мэдж байгаа ш дарханыхан бол бүгд мэдж байгаа. Энэ хүмүүс бол ингээд та хоёрыг бол жишээ ингээд мэдэрсэн байгаа. Өөр хүмүүсийг бол зүгээр ингээд дуулж ийн гэхээр та хоёр шиг бас төсөөлөд байгаа байхгүй. Ваа энэ баг минди ээж хоёр шиг баг аюу гой дуулж ийн гэсэн чинь нөгөө дууч нь үнэрхтэй ингээл ам барайл үзэгчдийг хорж байгаа байхгүй. Энд дээр одоо зүгээр яг уран бүтээлчтэй адилхан нөгөө дуучтай зүгээр уриалж хэлдэг юм одоо бити ам бариач. үгүй яг энэ нэг юм бас Бити ам бариач гөлгөнүүд. хоолоо ам бас нэг асуудалтай болсон тохиолдол байдаг л байна л та. Гэтэ одоогоор яг минийх одоо болсон. Битэрих бол одоо тэгж нэг юм
ам барьтлаа бас өвдчихөөгүй л. Үзээгүй дээ ерөөсөө. Тэр би бол амьдралаа нэг удаа ам барьжсэн. Тэгээд ам яг ингээд тэгэхэд чи бас манай Voice дээр амарчсан гэдэг үү? Гүү. Би бас үзээгүй шүү. Нодлоо. Би их зөндөл барьжсэн би айгүй инээдтэй. Би тэгээд би Юу нэрд юм шүү гэдэг. би айгүй онготой би нэг ам барьсан түүх байд энэ заяа. Яг ингээд ам барих гэдэгсэн чи миний ам зөрөөд. Тийм билээ. Тэгээд дугаа ингээд ингэж хажиж байгаа. Өөрөө дараа нь явж байгаа ингээд сар гос. зэг чи гол нь юм нэг хүүхдүүдтэй хамт болчихсон байхгүй юу? Тэгэл одоо за миний дуулах хэсэг болж байгаа даа дуулах гэдэг гэсэн чи араас аха таны хэсэг явцсан байл. Чи тэгээд дуу хэсгээ өгөрөөч. Би тэгээд хэсгээ өгөрөөч. Хаана орох гэж. Нодлоо нөгөө 12 сарын 31 нөгөө тархан одоо театрын урталт юу гэдэг шүү дээ. Тэрэн дээр дуулах гээд хоолоо жоохон багларчихгүй юу? За ингэж гарч дуулж бүр паг болгож явахаар нөгөө өөрийнхөө нэг дууг тэгээ нэг cover хийгээд цацчихсан нэг дуутагаа дуулчихъя гэв. Тавиулал гарсан чи яг зүрд юм. Тэгээ өөрөө ингээд тэрнээс ингээд Тэлтэрчээс. Тэлтэрч паник дагаж явж чадахгүй юм чи. Онгоолоо. Шууд нөгөө нэг аяа сонсоод өөрийнхөө гусаал нөгөө өөрийнхөө хоолооноос зүрд сонсогдоод за тэгэл Ер нь бол одоо тэгээ бараг чадахгүй юм байна уу гэж хэлчихмээр юм шүү дээ. Бараг хэлчихмээр. За тэр таад бол гайгүй байна. Би нэг нөгөө дархны театрт би тоглолт үзчихсэн. Хипхоп тоглолт. Тэгээд чинь ингээд олонний танилуд ирсэн. Одоо од хамтлагууд байгаа шүү дээ. Дуулаад ингээд хипхопчууд чинь ингээд амар бүжиглээд орилоод ваа гэхэд мөнгөжсэн чинь яг нэг нөхөр ингээд ганцаараа дуулдаг гэсэн үг байхгүй юу? Бас олонний танилуд. Тэгээ ингээд дуулаад ингээд өглөөл явсан чинь. Микрофоных нь юу нэгээд утсан нэгээс авчих жоохгүй. Тэгээ нөө чинь тэрийг мэдхгүй. Хүмүүс орилтаа инээгээл алгасан нөө чи өөрийн дэмжиж чинь гэж ойлгоод бүр ойрлоод улам дэш оршаад хайрсан оршаа ингэж ингээд. Тэгээд тэрний дуун бол тэрний яг нэг үгэлдэг хэсэг нь болоод дахилт нь ороод ирдэг байхгүй. Тэгсэн чинь нөгөө араас нь нэг хөргээд нэг нөхөр нь зохио яваад исэн мэдхгүй. Тэгсэн чинь нөгөөдх нь ингээд микрофоноор ингээд заасан нөгөө чи ингэж харсаа ичээ тэр чинь агшгаа ороод. Тэгээ гарч ирэнгүүт тэр тоглолтын дээр ерөөс арагшгаа. Гэхдээ яг нэг нэг шившиг үзлээ тэр чинь. Би дахинд ийм хүмүүсийг маш олон харсан шүү. Ялангуяа олонний танил хүмүүс гэсэн. Гэтэ сонио гоё. Тамхтайгаа явж ирсэн удаа байгаа шүү дуун. Шилдэг бүхнийг сэрүүн циком бас гэдэг. Циком бүр тамхтайгаа явж ирсэн түүх байгаа шүү. Би одоо тэр дуучны нэрийг хэлье яг. Нэр хүнд нь одоо лай болоод бас очоо үзчихээ. Гэхдээ манай хартсан марк хаяг гоё те. Та сонсчихсан мэт нөгөө яг дахин нэг тоглолтоо байвал театрт чинь пиг хүмүүс үсэл тэгэл. Гэхдээ амьдрал болж байгаа шүү дээ. Миний сайхан дарахад ч сайн байцгаана уу гэсэн чинь нөгөө хөгжимч нөгөө тайсны дор суудаг юм руунаад. Хоёроо. Тэг хоёроо нот баял. Яа, стресс. Нэг рүү. За. Юу дуусах вэ? Энэ одоо дархан подкаст рум гэхээр заавал нэг нь хөтлөгч байх албагүй. Тэгээд хин нэгэн энийг өдөрдөх албагүй. Одоо жишээ нь ээжа ингээд гівент ингээд подкастт орё гана. Найз нэг юм хитэн найзуудтайгаа ч юм уу эсвэл ийм хитэн залуучуудтай жоохон үзэл санаа ярьчмаар байна гэвэл дагуулад ирээд холбогдоо сууж болно гэсэн үг байхгүй. Чи бас одоо би нэг тэ чи ч бас нэг кино юм хийгээ яваад байгаа шүү дээ. Ингээд за тэгвэл бас нөхдүүдийг киноны хэдийг авчиж байгаа. Тийм сайхан суугаад киноныхаа талаар тэн дээр басан гой нөгөө юмнуудаа ярилцаад ингээд сууд. Тэгэхээр эн чинь яг дархны юм шэр буюу хөтлөгчтэй ер нь ийм аюу гоё юм байна тийм. Бид нар суугаалгүй байхгүй. Яг ийм дахин төсөлтөд байгаа юм чинь бас. Энэ бол яг манай дарханчуудын юм подкаст өрөө байгаамаа. Тэгэхээр бүгдөө бас оролцож байна шүү. Бүгд фри л гэсэн. Тийм. Засадаг оролцох нь болно. Тэгээ бид нар заавал суух албагүй байхгүй юу? Ингээл өнөөдөр зүгээр анхны дугаар ойрхон байгаа. Тэгээ хэдүүлээ нэг болчих. За шинэ жил болгож байгаа юм байна. Бас их сонсгоё. Бас их ойрхон байгаа юм байна. Тэгээд доод дэд ойрхон студи юм байна. Тэгээ одоо доод дэд ойрхон студи. Эсвэл яриад байдаг байгаа шүү. Тэгээ хоорондоо. За тийм байх. Тэгэхээр өнөөдрийнхөө яг подкастын эхний дугаарыг ингээд ерөөдөө өндөрлөе. Тэгээд сүүлийн одоо хормыг манай гамба яриа те түрүүний нөгөө мэдээлэл өргөчгүй. За тэгээ. Орвил сайхан тэгээ. За тэгэхээр бас манай дарханчууд маань ер нь бол одоо ямар нэгэн одоо нэг нэгэндээ юм туслах тийм сэтгэлийн гараа сунгах үнэхээр одоо тийм сайхан сэтгэлтэй юм иргэд байдаг. Тэгээ манай дархан хот маань л одоо олон ч одоо уралж үзэлтэй юм одоо хүмүүсийн нэгдэл юм бод гэж би одоо боддог. Тэгээ энэ хотын манаас нэгэн эдис болох одоо нэгэн гайхалтай сайхан бас гэр бүлийн аав, ноён нуруу
одоо оргил сайхан гэдэг одоо скаутын оргио гэдэг манай дарханчууд мэднэ. Шинэ жилээр бол одоо өвлийн үгэн болж одоо бид нартайгаа ингээд суг олон ч одоо албан байгууллага аж ахуйн нэгжүүдийг баярлуулсан олон одоо хүүхдүүдийг сайхан баярлуулсан энэ өвлийн үгэн аав маань одоо эдгэний хорт тавтартай болоод одоо бүр эдгэний хорт тавтар нь маш одоо хүнд байгаа юм билээ. Ер нь бол одоо өнөө маргаашгүй яаралтай хагалгаанд орохгүй болчиход байгаа юм билээ. Тэгээд энэ бүгдээрээс энэ хандви аяныг дарханчуудаараа 70 сая төгрөг юм билээ. Уул нь бол гайгүй. Тэгээд 70 сая төгрөгийг одоо уул нь манай дарханд одоо үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд, иргэд за хуурай бизнес эрхлэлтийг одоо за цэцэрлэг сургуулийн одоо хүүхдүүдтэй өгдөг багш нар аав ээжүүдтэй одоо бүх хүмүүсийг дарханчуудыгаа бүр бүгднгийн уриалмаар байна. Энэ подкастнаас яаралтай нэг хүн 10,000 төгрөг гэхэд 100,000 хүн хэдий 100 сая юм шүү. 100 сая. Тийм үү те уул нь бол тийм ээ. Нэг хүн 5,000 төгрөг сэтгэл гаргаж шилжүүлэхэд тэгээ одоо нэг 10 сая төгрөг бүрдсэн байгаа юм байл ер нь бол. Тэгээ одоо 10 сая төгрөг чи одоо 70 сая төгрөгийн 60 сая төгрөг нь одоо за би энэ подкастн дээр нөгөө юу гэн дансны дугаарыг оруулаад явчих болох юм байна те. Тэгээ угаас эхлэхээс нь эхлүүлээд оруулчихгүй те. Тэгээд тий. За тэгээд энэ подкаст одоо маш хурдан гаргуулна. Тэгээд дарханчуудыгаа уриалж байна. Тэгээд тэр 11 сарын 14-нд болох бас бид бүхний хандийн тоглолтыг цагийг авсан юм билэ. Тэгээд бид бүхэн бол одоо манай дарханчууд мэдээж одоо урлаг соёлынхан бүгд одоо очиж айдуугаа өргөн хөтлөгч байна. Тэгээд энэ пледийг одоо манай дарханчууд маань одоо заавал одоо юу гэдэг тийм ингээд хэдэн билет авчааш гэж одоо ингээд шахуулахгүйгээр яг энэ ингээд тоглолтын аль биесны ингээд постэр гараад ингээд явахаар дарханчууд маань энэ тоглолтыг бүр заавал ирж үзээрэй. Энэ тоглолтыг ирээд нэг сайхан та бүхэн маань нэгэн сайхан аавд те. Нэгэн сайхан гэр бүлд илэг бүтэн одоо амьдралыг бий болгоорой гэж та бүхнээс бүр чин сэтгэлээсээ ингээд энд байгаа уран бүтээлчд дарханчуудын маань одоо бүх зүйл одоо энэ та бүхнээс уриалж байна. Тэгээд энэ хүн хандвийн аянд одоо чин сэтгэлээсээ нэгтгэх бүр чин сэтгэлээсээ гооч байна. 70 сая төгрөг бол өнөөдөр юу ч штэ тийм штэ. Яг үнэнгээл дархан төмөрлөгийн үйлдвэр 500 600 сая төгрөгөөр бисрэг наадам хийгээл явж исэн штэ. Бүгд л мэдж байгаа штэ. Дархны дулааны цэцлэхээс төрийн тусаад компаниуд те. Ер нь бол бүгд яг үнэнгээл хэлэхэд бол эдэн 100 сая төгрөгөөр ингээл одоо найр наадам хийгээл ингээл явж байгаа штэ. Тэгэд яах вэ нэг гэр бүлд нэг аавд 70 сая төгрөг одоо ингээд тусалчаад болохгүй байхгүй юм чинь бол те. Тэгээ манай засаг дараагаа аягүй гоё дэмжиж байгаа юм байлээ. Театр метроор ингээд дэмжиж байгаа юм байлээ. Тэгээд бас мөн Дархавал аймгийн эрдэнэ төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч нар болон энэ Сумынхаа эрдэнэ төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийг бүр санаачлаг гаргаад дархныхаа нэг бас аавыг бүгдээ хамтдаа ингээд аврахын төлөө одоо маш бага цаг хугацаа үлдсэн байгаа юм байлээ. Эдний төлөө бид нар одоо ингээд сэтгэл зүрхээ гаргаад энэ хандвийн аяныг бүр эхлүүлээд аягүй гоё амжилтад дуусгахгүй бол одоо аягүй харамсах гээд байна л та миний хувьд бол. Тийм болохоор дарханчууд маань туслаараа тэгээд бид бүхний энэ хүү одоо подкастн дээр одоо янз бүрийн одоо хараалын үг ингээд сэтгэлийн эмоц гаргаад ингээд хэлсэн болсон. Бага насны хүүхдүүд үзчихвэл уучлаарай. За тэгээд дуусах уу? Дуус. Дараагийн дугаараа тэгээд уулзах юм. 3 2 1. За.